Элэг. Элэг бол хүний биеийн шаантай хэлбэртэй эрэгтэй юм. Энэ нь бас булчирхай, улаан хүрэн өнгөтэй, ихэвчлэн биеийн баруун талд байрладаг. Элэгний үүрэг үйл ажиллагаа. Үхсэн цусны улаан хэсгийг цэвэрлэн цус үүсгэх нь цуснаас хор гадагшлуулна, цусны хэмжээг хэвэн барина, гликогеныг хадгална. Элэгний бүртэл. Элгийг хоёр дэлбэнд хуваажуулна, баруун дэлбэг нь илүү том байна. Элэгний эсүүд нь элэгний массын 80% эзэлт буюу маш цуллаг бүтэцтэй эрэгтэн байна. Элэгний өвчлөл. Элэг хөөхлөх, элэгний хавдар, элэгний гепатит, элэгний хатуурал. Элэгний өвчлөлийн үед илэрч болох шинж тэмдгүүд: шарлалт, асцит, захтнах, гар хөл хавгнах, цусны даралт багасах. Эрүүл элэгтэй байхын тулд арх болон эмийн хэрэглийг багасгах, зөв хооллох, зөв хатгуурыг үргэлж хянах, дасгал тогтмол байх хэрэгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа.